Та бүхний өдрийн амгалан ялцгаая. Ерөнхий сайдын ээж за манай иргэдэл ирсэн самлын дагуу энэ алтойг дандаа ганцаараа яриад байх юм бас одоо салбарынхаа зарим сайд нартаа бас хамт суугаад 30 минутаа хийвэл зүгээр юм гэсэн юм санал ирсэн. Тэгээд дандаач биш байх зүгээр өнөөдрөөс эхлээд сайд юм уу ааглалын дарагч юм уу бас тухайн 7 хоногт манай хэвлэлийнхний эсвэл одоо иргэдийн сонирхож байгаа бас асуултанд хариулах шаардлагатай тийм хүмүүстэйгээ ингээд 30 минутаа хамт хийжээ гэж ингэж шийдсэн. Өнөөдөр удуус эрүүл мэндийн сайд удуул бол оролцож байна. За тэгээ уламжил ёсороо би өнгөрсөн 7 хоногийн юмыг одоо нэг урт яриад яах вэ? Ер нь аймгийн засаг дарга нар Улаанбаатар хотод ирж ажилласан, их үр дүнтэй ажилласан. Бид нар нэгдүгээрт аймаг орон нутгууд ер нь ямар шинэлэг ажлууд хийгээд байгаа юм бэ гэдэг дээр тогтож ажиллалаа. Би одоо ерөнхий сайдын хувьд аймаг нэг үрээр нь хийж байгаа ажлыг нь бол сонссон. Тэгэхээр сонсож байгаа тэрэн дотроос нэгэн шинэлэгдүү гэсэн ажлыг нь бол шинжил шийдээ 222-аар бол бас гаргасан байгаа. За манай хэвлэлийн албаныхан бол бас аймаг орон нутагт хийгдэж байгаа нөгөө шинжлэлийн засгийн газрын 3 зорилтыг яаж хэрэгжүүлж байгаа талаар бас нэг нэвтрүүлгүүд бэлтгэгдэж байгаа. Манай аймагуд бол их олон төрлийн сайн ажлуудыг бол хийж байгаа гэдгийг та бүхэн бас өнгөрсөн 7 хоногт харсан. За өшөө нэг зүйл бол хүүхдийн зурган ном одоо комикс гэдэг байгаа. Комикс ном гарсан. Энэ яагаад нэг ширхэг номыг онцолж хэлж байгаа вэ гэхээр энэ зүгээр нэг ном биш юм байгаа. Монгол ёс заншил ахуй гэдэг юм одоо хүүхдүүдэд багаас нь тайлбарлаж, таниулж, ойлгуулж сургахад бол манай Эрдэнэ гэдэг залуугийн санаачилсан Бомбурдаа гэдэг нэртэй хүүхдийн ийм зурган ном гарч байгаа. Энэ бол 108 бот гарах юм байгаа. Бомбурдаа гэдэг Монгол баатар хүүхдийн адал явдлаар Монголын ахуй ёс заншлыг хүүхдүүдэд ингэж багаас нь одоо ойлгуулах юм. Эхнийх нь ном нь бол аргалд явсан гэж байгаа. Тэгэхээр л Монгол гэр гэж юу байдгийг, тулга гэж юу байдгийг, арга савар гэж юу байдгийг ингээд тийм энгийн зүйлүүдийг хүүхдэд сонирхолтой хэлбэрээр хүргэж байгаа нэг юм ном байгаамаа. За би ийм хоёр зүйлийг л хэлчихье. Тэгээд гол нөгөө асуултанд хариулдаг. Удуул сайд бол асуултанд хариулсан дээр байх. За ингээд битээр асуултанд хариулъя. Битээрийн хэнээс нь ч асууж болно. Тэгэхээр ММА-гийн талыг нэг асуулт байна. Ерөнхий сайд та 1 сар эрүүл мэндийн салбарт ажилласан. Тэрнээс хойш ямар өөрчлөлт гарсан бэ? Эндээс би онцолж юуг асуумаар байна гэхээр им ханган нийлүүлэх одоо энэ үйл явцыг 200 гаруй компани одоо им ханган нийлүүлж байгаа гэж энийг зэгцэлнэ гэж ярьж байсан. Ер нь энэ хэр зэрэг зэгцэндээ орсон бол энэ бол нэг олон жил шаардаад байх ажил биш байх гэж бодлоо. За удуусаа. За баярлалаа. Энэ бол яа харахгүй үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Монгол улсад эмийн хэрэглээ, эмийн зах зээл бол хүнсний зах зээлээс илүү хэмжээнд очив ийм асуудал байгаа. За энэ хугацаанд ерөнхий сайд очсны дараа бол эрүүл мэндийн яамнаас эм ханган нийлүүлэх байгууллагаар хяналт үнэлгээ хийсэн. Ингээд шаардлага хангахгүй байгаа 20 гаруй эм ханган нийлүүлэх байгууллагын эрхийг бол зуцалсан байгаа. Одоо эмийн талаар төрөөс баримт бодлогыг засгийн газарт өргөн барьсан. За энэний дагуу бол эмийн аюулгүй байдал гэдгээр хамгийн гол нь туслаар хийдэг шингэнүүд, зүүр шифрээс, туслын систем зэрэг хүн амын эрүүл мэндэд нэн одоо аюул эрсдэл дагуулдаг ийм бүтээгдэхүүнүүдийг бол үндэсний үйлдвэрүүдэд дэмжиж үндэсний аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор дотоодын эмийн үйлдвэрлэлээ илүү баталгаатай олон улсын түвшинд хийх ийм бодлогыг бол төрийн бодлогоор бид нар барьж байгаа. Эрүүл мэндийн салбарын шинжилгээ хүрээнд нэгдүгээр эмийн бодлогоо бид нар боловсруулж яамдуудаас санал аваад одоо засгийн газартаа өргөн барьсан байж байгаа. Одоо нөгөө эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хууль санал аваад явж байна. Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн тусламжийн чанар аюулгүй байдал эрсдлийн тухай ямар заалт, ямар ч субъект энэ асуудлыг хуулиар хүлээдгүй байсныг тусгаж ерөөсөө эрүүл мэндэд хүн амтнд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээд яаж чанартай аюулгүй эрсдэлгүй үзүүлэх вэ гэдгийг хуулиар ингэж өөрчилж өгж байгаагаар бол эрүүл мэндийн салбарын одоо манай засгийн газрын мөрийн хөтөлбөр эрүүл жиргэн Монгол хүний хөтөлбөрийн нэг том зорилт болсон иргэдийнхэн эрүүл мэндийн эрсдлийг бууруулна гэдэг зорилтыг одоо энэ хууль эрх зүйн орчноор нь
дэмжиж сайжруулах энэ ажил руу засгийн газар эрүүл мэндийн салбар ороод одоо эхний байдлаар 3 ийм эрх зүйн баримт засгийн газар дээр орохоор яамдуудаас хамгийн сүүлийн одоо хуулийн саналаа аваад ингээд явж байна. Цаашдаа эм ханган нийлүүлэх байгууллагаар эмийн холбоо, эм зүйчдийн холбооноос сая юу ирсэн одоо саналууд ирсэн байгаа. Өөрснөө бас үнэлгээгээ надад өгсөн. Энэ одоо 200 гаруй байгууллагыг эренблэх хэрэгтэй. Чанар чансаа шалгуур үзүүлэлтээр нь эренблэх хэрэгтэй. Мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгж бид нар эрүүл мэндийн яамтайгаа хамтарч ажиллах хэрэгтэйгээд ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа. За эм ханган нийлүүлэх байгууллагаас гадна эмийн сангууд бол ерөөс тоогоо алдсан. Хэдэн эмийн санд одоо зөвшөөрөл өгсөн тэр тоо баримт мэдээллийн сануулж тухайлах юм бол нийслэлд байхгүй. Тийм учраас эмийн сангуудыг ч гэсэн энэ эмийн бодлогоороо бид нар зохицуулж барих ийм асуудлыг тавьж байгаа. За энэ юутай холбоотой вэ гэвэл нийт шаардлагатай эм гэж байдаг. Ерөөсөө хүн амын зохилон тохиолдож байгаа өвчтөнд хэрэгэлдэг Монгол улсад зөвшөөрөгдсөн нийт шаардлагатай эмийн жагсаалтаа бид нар энэ эм ханган нийлүүлэх байгууллагад байгаа эмийн жагсаалтаар биш, эмч нар яг эрүүл мэндийн эрэлт хэрэгцээ, иргэдийнхээ эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд тохируулж энэ нийт шаардлагатай эмийнхээ жагсаалтыг мэргэжлийн салбар зөвлөлүүдээр бид нар боловсруулж байна. Ингээд цоошин эмийн жагсаалт гарахаар түүнийг 100% одоо ийм захим жорын системд оруулахгүй бол шинээр төгссөн эмчнэр маань жороо бичиж чаддгүй. Жор бичгээр эмийн санд ажиллаж байгаа хүн жороо уншиж чаддгүй. Ийм одоо тийм чадвархын дороотод байгаа учраас энийг бид нар өөрчлөх зорилгоор 100% захим жорын систем шилжүүлэхээр эрүүл мэндийн яамдаар эмийн одоо чанар аюулгүй байдлын чиглэлээр ийм бодлогууд хэрэгжиж байна. За эмийн чанар аюулгүй байдлын өнөөгийн байдлын асуудлаар засгийн газрын гишүүний хувьд засгийн газартаа танилцуулж, үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж тодорхой зөвлөмжийг бол энэ хугацаанд авсан байгаа. Ер нь жаахан богинохын хариултыг шуудуулсан. За. МС-ээс 2 асуулт байна. Эхнийх нь нөгөө гэмтлийн эмнэлэгтэй холбоотой асуудал өнгөрсөн бараг сар гарны хугацаанд л олонний анхаарлыг төвлөлөө. Тэгээ одоо сонгон шалгаруулалт нь хизээ зарлагдах болоо. Энэ тал дээр нэг тайлбар өгөөч. Ерөнхий сайдаас болохоор оюутны 70 мянга уулын хөдөлмөрийн ёсны доод хэмжээтэй уягдчихсэн боловч тэр заалтыг нь дээд боловсролын санхүүжилтийн тухай хуулиас авч хаяад бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах талаар яригдж байна. Тэгээд тэр хөдөлмөрийн ёсны доод хэмжээтэй уялдуулалтыг болдог нь энэ хэр шудраг үйлдэлээ. Яг улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн хуулиа өөрчлөөд яж болж байгаа юм болоо. За гэмтлийн эмнэлэгтэй холбоотой асуудал сүүлийн хэдэн 7 хоногт бас орд олон нийтийн анхаарлын төвд байсан. За энэ томилгоо яагаад ингэж томилсон бэ гэвэл эрүүл мэндийн яам бол төрийн амлалтны салбар зөвлөлттэй байдаг. За энэ салбар зөвлөлийг 6 сарын 25-нд төрийн албаны зөвлөл баталсан. За энэ салбар зөвлөлийг баталдаг журам нь бол төрийн албаны зөвлөл ажиллах журмыг улсын хурал баталсан. За ажиллах журмыг үндэслэх төрийн албаны зөвлөл энэ яамдуудад салбар зөвлөө яаж байгуулах вэ гэдэг журамтай. Энэ салбар зөвлөөр бол төрийн албаны салбар зөвлөлийн дарга нарийн бичгийн даргаыг шууд томилох буюу албан тушаал нэрээр нь томилох ёстой. За эрүүл мэндийн яамд бол 9 сарын 27 хүртэл 6 удаа одоо би өөрөө ч уулзсан төрийн албаны зөвлөлийн даргатайгаа 6 удаа төрийн албаны зөвлөлөө баталгаажуулах бичиг өгсөн боловч 8 сарын сүүлчийг хүртэл баталгаажуулах боломжгүй гэдэг бичгийг удаа дараа төрийн албаны зөвлөл өгсөн учраас эмнэлгийн байгууллагуудыг эзэнгүй байлгахгүй тулд за салбарын сайдын хувьд төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд бол төсвийн менежер байгууллагын даргаан бол шууд томилж эзэнжүүлсэн байгаа. За одоо бид нар төрийн албаны зөвлөлтөйгөө дахиад ажиллаж байна. 6 дахиад бичгээ явууллаа. Энэ хуулийнхаа дагуу их хурлын одоо баталсан журмынхаа дагуу салбар зөвлөлийг байгуулах журмынхаа дагуу манай салбар зөвлөлийг нэн даруй байгуулж өгөөч. Бид нар сонгон шалгаруулалтаа явуулж гэмтлийн эмнэлгийнхаа даргыг нэн даруй одоо сонгон шалгаруулалтаар тавьмаар байна гэдэг хүсэлтэй бол тавиад одоо хамгийн сүүл 6-ны өдөр бичгээ өгсөн байж байгаа. Ингээд салбар зөвлөл албан ёсоор хууль журмын дагуу баталгаажсны дараа гэмтлийн эмнэлгийн даргыг сонгон шалгаруулалтаар томилно. За энэ ер нь одоо манай шинжилгээ засгийн газар цаашдаа эмнэлгийн дарга марга томилдог юмдаа салъя гэж. Тэр өөрчлөлт шинжилгээ хий. Ер нь одоо сайд эмнэлгийн дарга томилно гэж ингээл явж яадаг чинь үндсээрээ буруу тогтолцоо байгаа. Тэгэхээр энэ бидний эрүүл мэндийн салбарт хийх нэг шинжил бол тэр эмнэлийг бие даагаал юмаа хийдгэл болгох гэж байгаа. 70 мянга дээр болохоор ийм шүүмжлэлд өртөөд байна. Та нарт тийм шүүмжлэл таарч ийн үгүй юу? Энэ хавтгаарсан юм а болооч гэж. Хавтгааруулаад байх. Одоо тэгэл оюутан нэртэй хүн бүхэн 70 мянга авдаг чи ер нь буруу. Дээр үед бол одоо ингээ сайн сурсан нарай. Хуучин бол одоо арай гайгүй сурсанд нь арай илүү өгчдөг. Тааруухан сурсанд нь бол юм өгдөггүй хасчдаг. Иймэрхүү юм байсан чинь энэ одоо та нар ингээ хавтгааруулаад байх юм аа.
Эхний ээлжинд одоо юм өгч ирсэн зөв. Хоёр дахь ээлжинд бол наадах хавтгааруулсан юм а байнгын онвол тэр залуу хүнийг өөрөө итгэх зүтгэл гаргадаг, зүтгэдэг болоход нь дэмжлэг үзүүлэх ёстой болохоос биш зүгээр оюутан гэдэг нэрэнд мөнгө өгч хавтгааруулж өгдөг бол буруу гэсэн. Энэ чиглэл рүү явж байгаа эхний алхам юм. Тэгэхгүй нөгөө хөтөлбөрийн хөлсөөгөө доод хэмжээт хоёрчаар автоматар л бүгдээрээ ингээл нэмэгдээл яваад байна. Одоо 70 гिचээд эндээс өшөө сайн ажиллаж байгаа хүүхдүүд нөшөө нэмээд өгдөг. Муу гэдэг юм одоо юу гэдгийг бас одоо ямар үзүүлэлтээр дүгнэхий. Одоо үнэлгээгээр ихээр нөгөө зарим сургуулиуд нь өндөр тавьчихдаг ч юм уу. Тэн дээр бол манайх ажиллаж байгаа юм. Ийм үнэлгээтэй болгоод тодорхой шалгууруудтай болгоод тэгээд өгөө. 91 хавтгаарсан халамжгаа бид нар 21 мянган төгрөг хүн бүхэнд өгдөг байснаа болчиход хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгдөг болсон шүү. Тэгэхээр оюутны хувьд ч бас оюутнууд ч гэсэн энийг өөрөө санаачилж ярьж байгаа шүү. Тэгэхээр би оюутнуудтай уулзж ярьсан. Энэ хавтгаардаг чинь нэг ямар ялгаагаа битэрт ойлаа сурсан ч сурсан ч яасан ч 70 мянга авдаг. Тэгэхээр ийм чиглэл бодлого явж байгаа шүү гэж ойлгуулсан. За. ТV. Өнөөдөр улсын хурлаар яг төсөв хилцэж байна. Тэгээд олон нийтийн зүгээс одоо хамгийн их шүүмжлэлтэй тулгарч байгаа нэг асуудал бол эмнэлэг сургуулиудыг төсвөөс хасж байгаа. Өнөөдөр төлөнхийн төв гэхэд өнөөдөр түрээсийн байранд байгаа мөртлөө яг энэ эмнэлэг одоо хизээ баригдах нь бас л тодорхойгүй байгаад байгаа шүү дээ. Тэгээд яг энэ эмнэлгүүдийн асуудлыг ер нь яаж шийдэх юм бэ? Та сайтын хувьд одоо яг энэ олон нийтийн зүгээс яваад байгаа тэр шүүмжлэлийг яаж хүлээж авч байгаа? Ямар одоо яаж энэ эмнэлгүүдийг түргэн хугацаанд барих вэ? За эрүүл мэндийн салбарт бол энэ он 47 барилга баригдаж байгаа. За тэрнээс бол 8 барилга нь ашиглалтанд орлоо. Одоогоор 12 барилга энэ ондоо багтааж барихаар бид нар ажиллаж байна. Нийт бол ингээд 20 барилгыг энэ онд бид нар ашиглалтанд оруулахын. За нэрсийн жагсаалтыг хүсэж байгаа сэтгүүлчид бол бас бид нараас авч болно. За он дамжиж баригдаж байгаа их олон барилга байгаамаа. Одоо жишээлх юм бол энэ нийслэлийн төрөх, геронтологийн төв, нэгдүгээр эмнэлгийн өргөтгөл гээд. За төлөнгийн төвийн хувьд бол 11 он зураг төсөл нь одоо тендер зарлж гэрээгээ байгуулсан. 12 он зураг төсөл нь гарсан. За 12 онд бол төсөвт тусаад 13 онд барихаар ингэж туссан байгаа. За тэгвэл төсөв төртгөн 8 тэрбум төгрөгөөр улсын хурлаар батлагдсан. Төсвийн хуулинд бол 8 тэрбум төгрөгөөр төлөнгийн төвийг барина гэж туссан байгаа. За төлөнгийн төвийг бид нар яг ингээд тендерын зарлах болохоор техникийн нөхцөл аваагүй байсан. Техникийн нөхцөлийг аваад зурагт өөрчлөлт орсон. Зурагт өөрчлөлт ороод бас төсөв төртгөх жаахан өөрчлөлт ороод барилгын нөгөөх магадлсан ямар газар гэдэг нь хөгжлийн төв. Тэрүүгээр бид нар үнэ дахиж экспертээр оруулсан чинь нөгөө 8 тэрбум чи 26 тэрбум төгрөг болоод. За ингээд 8 тэрбум 26 тэрбум хоёр аливаар нь одоо тендер зарлах вэ гэдэг асуудлыг сангийн сайттайгаа барилга хот байгуулалтын сайттай, эдийн засгийн сайд, боловсролын сайд бид нар ийм олон барилга бол ижил одоо ийм асуудалтай барилгууд байсан учраас 8 тэрбумаар зарласан. Одоо ингээд тендер нь шалгаргаад явах гэж байна. За төлөнхийн төвийн хувьд бол одоо 66 өвчтөн байгаа. Бид нар одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо зөвлөгтэй хамт гэмтэл сагыг судлалын үндэсний төв төлөнхийн төв дээр ажилласан. За гэмтэл сагыг судлалын үндэсний төвд 35% нь бол халтарж ундаг юмнаас унсан хүмүүсээс болоод гэмтсэн хүмүүс байгаа. Хэрэг бид нар энийгээ бууруулж чадах юм бол гэмтлийн их олон асуудлыг сэргийлж чадна. Хоёр дахь нь болохоор хүн хоорондын хүчирхийлэл 15% нь нэг хутгалдаг, зоддог. Гурав дахь нь болохоор авт замын осол гэсэн. Ерөөсө гэмтэл үүсгэж байгаа 3 шалтгааныг бид нар өршөөл сэргийлэх замаар 30% бууруулна гэдэг зорилтыг эрүүл мэндийн яам бариад эх он гэхэд энэ эмгэгийг 30% бууруулах зорилтыг тавьж байна. Одоо нийгмийн эрүүл мэндийн үндэсний одоо төв бол энийг одоо манлайлаад явна. Хоёр дахь нь төлөнхийн асуудал гэж байгаа. Төлөнхийн асуудлын 30 гаруй хувь нь хүүхдүүд гэртээ хоол ундандаа төлөгдсөн, бас химийн бодис нь төлөгдсөн. Дахиад 20% нь насан туршид бас хоол ундандаа гал писчэндээ. Тэгэхээр энэ асуудлыг бол бид нар ерөөсөө бууруулах хэрэгтэй. Хүмүүсээ түлээдэж болохгүй. Төлөлтөөс сэргийлэх ийм одоо дөрвтэй арга хэмжээ авахгүй бол ингээл түлээл эмнэлэгт очиулаад байх нь бол сайн биш ээ. Мэдээж төлсөн үед нь эмнэлгийн чанартай тусламж нөхөн сэргээх тусламжийг үзүүлэх ёстой. Гэхдээ төлөх энэ гэмтэл осол гэдэг үл ерөөс урьдчилан сэргийлж болдог ийм эрүүл мэндийн асуудал байдаг. Тийм учраас урьдчилан сэргийлж болдог энэ арга хэмжээнүүдээ бид нар түлхүү авч иж энэ асуудлыг шийднэ гэж ингэж үзэж байгаамаа. Ер нь бол төсвийн хөрөнгөөр барих ёстой юмнуудаа барина. Тэгтээ төсвийн хөрөнгөөр барилгын бизнес хийдгийг таслан зогсон. Одоо сая бол замбраагүй юм ярьлаа шүү дээ та. 8 4 төгрөгийн өртөгт юм хэд болж байгаа? 26. Энэ та нар эрүүл ухаанаар бодоход одоо юу гэсэн үг вэ? Тэг хэдэн хүнд зориулж барих юм?
Хэдэн хүн зөрөө өвчтөн. Тэг чи 60 Тийм 70 орто. үнсээр буруу юм болж штт. Тэгээд ийм одоо нэг ийм бий болцсон. Бизнес хийх гэх хүн шахаад идэг. Тэгээд засгаа шүүмжлээд тийм байшин барьсангүй гэд. Яах гээд байгаа тэгээд тэр гэмтлэгээ боловсруулалтын янзал оруулчихсан л үсттэй. Тусдаа хэрэн байшин барьж яадгийг. Эцэст байшин барихын зорилго юм уу? Тэр өвчтөн тэр хүнд тусламж үзүүлэх нь гол зорилго юм уу? Одоо бидний нэг муу хэлүүлээд байгаа нэг шалтгаан бол энэ. Би ер нь байнга л энийг хэлнэ гэж бодож. Тийм учраас учир утгагүй том байшин барихыг бол зогсоо. Одоо тагнуулын ерөнхий газрын байшин, дутуу байшин дахиж 10 хэдэн тэрбум төгрөг гаргаж барих боломжгүй. Нэгдүгээр байршил нь буруу дүнжин гарав захын хаж бод. Хоёрдугаарт одоо энд байж байгаа квадратын бүгдийг ингээд танаад ингээд дуусгацсан. Тэгээд тэр байшин би дуудлага худалдаанд оруулах гэж байгаа. Гэх мэтлэн одоо хоёрын хооронд сэглээ хайсан цаашаага босгоод учир утга багтаа төсвийн байшингуудыг дуудлага худалдаанд оруулах зарна. За. Сэний телевиз. Тэгэхээр эх жил засгийн газар 280-ийн бонд гарна гэсэн мэдээлэл байна. Энэ бодтой мэдээлэл нэгдүгээрт хэрвээ ингийн бол дотоодын нийт бүтээгдэхүүний 39%-аас хэдрэхгүй гэдэг чинь зөрчил тийм шүү гэсэн асуулт. Одоо юу байгаа штэ 5 тэрбум Америк доллар гаргана гэж их хурлын тогтоолтоо тэрнээсээ бид нар 1.5-ыг гаргацсан. Одоо 3.5-ыг гаргана. 3.5-ыг бид нар юу гэж бодсон гэхээр эх жилийн 2-ыг гаргачихъя гэж бодсон. Тэгэхээр 2 тэрбум их хурл зөвшөөрсөн шүү дээ. Тэгэхээр 3.5 биш 2-ын эх жил 14 онд гаргах юм бол мэдээж манай нөгөө гаднаас авж байгаа зээлийн хэмжээ нэмэгдэж байгаа 40%-ыг 50% рүү л очино. Тэр бас тийм их эмгэнэлттэй зүйл биш. Ганцхан авсан мөнгө үр дүнтэй л зарцуулах чухал. Айлч гэсэн хажуу айлаасаа нэг хэдэн төгрөг аваад жах юм хийгээ бүтээгээд өөрөө юмтай болоод буцаагаад зээлэд төлчихдөг шүү дээ. Ийм л схемэр явах юм байгаа. Тэр зарим сонин дээр харагдчихлаа шүү дээ. Бусад улсуудын өөрийн хөв хэмжээ. Тэгэхдээ муу юм дуурайгаад хэрэггүй л дээ. Америк ч нүгэн сайн улсан шүү дээ. Тэднийх 200% энэ төр зохиж явна л шүү дээ. Тэгэхээр бид нэг муу жишээ аваад яах вэ? Тэгэхдээ бас тэрнээс нэг айд сандарцгаагаад бас нэг 5 төгрөг аваад бүтээн байгуулалт хийчих юм аа бас хаагаад яах вэ? Ийм л хоёр өмнө завсар явж байна. Шинэ хэллүүз. Үйлдвэрчний хөвлийн албанаас бол маргааш цалин тэтгэврийг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх хийх шаардаад одоо чагсаал зохион байгуулах талаараа мэдээлсэн байгаа. Өчигдөр 3 талд хэлэлцээр хийн гэжсэн ямар нэгэн үр дүнд хүрсэн болов? Хүрч байгаа гэсэн сая Санжибтүү сайд орж ирээд надтай уулзаад гарлаа. Тодорхой хэмжээгээр үр дүнд хүрж байгаа. Энэ нэг нь тэгээ шаардаад нөгөөх нь шаардуулаад байхаар чинь биш л дээ. Нийгэмд бол тийм ойлголцол бий болох ёстой. Шинжлэлийн засгийн газрын барьж байгаа байр суурь бол цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлнэ. Тэгтээ тодорхой 200 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Хинд хэдээр нэмэгдүүлэх үү, хэдэн сарын хэднээс нэмэх үү гэдгийг ил зарлахгүй. Тэгж байж хүндээ наалдсан нэмэгдэл болж хувирна. Тэгэхгүй бол юмны үнийг өсгсөн нэмэгдэл болж хувирна. Ийм л юмнаар явж байгаа. Монгол телевизээс 3 асуулт байна. Төрөөс 2017 оныг газрын цэцний бодлогын баримт 2011 онд батсан. Үүнд шатдаг занарын асуудал бас орсон байх ёстой. Тэгэхээр яг шатдаг занарын одоо үйлдвэрлэлийг байгуулах асуудал ямар хуу шатанд байгаа. Хоёр дахь асуудал манай улсын хувьд агаарын хөтлөг оруулахад бас нэг хүчин зүйлс бол хуульчилсан автомашины дугуйнууд эзэлж байгаа гэдгийг бол иргэдийн зүгээс хэлж байгаа. Тэгэхээр гол нь импортоор хуульчилсан дугуйнууд нэлээд орж байгаа. Үүнийг бол барилгын компаниуд иргэд бас төлснээс агаарын хөтлөгийг бас бууруулах нэг хүчин зүйлсээ гэдгийг бол хэлж байгаа. Гурав дахь асуудал 2 сайдаас соёлын гасны асууя. За манай улсын нийгэмд бол бас нэгэн томоохон хүчин зүйл архитект газар авсаа. Энэхүү асуудлыг ямар хөө шатнд бодлогын шийдэж байгаа. Архитектийн эсрэг шинэ хууль за шинжилсэн хуулийн төсөл яригдж байгаа. За эрүүл мэндийн сайдын хувьд архитектийн за шилтгаалж байгаа өвчний асуудлыг бас хэрхэн шийдвэрлэх гэж байгаа гэсэн юм асуудлыг тавьж байна. За зандрын асуудлаар хуулийн төсөл боловсрогдож байгаа. Энэ бол Америк бол энэ чиглэлээр нэлээд сайн амжилттай ажилласан юм байлаа. Тэгэхээр бид энийг ашиглах чиглэлд явна. За дугуй шатаадгийг одоо харилцаагүй хямдхан нүүрс өгж байгаа бусад өөр юмар хийх ёстой л да. За архитектон дээр бол хуулиасаа гадна хүмүүс энэ нөгөө нэг амьдралын хэвшлийг өөрчилмөр байна. Амьдралын хэвшлийг өөрчлөхөд засаг, хот, аймаг бүгдээрээ дэмжиж тусламар байна. Одоо жишээлх юм бол чи арх битээ уу гэж хэлхийн зэрэгцээгээр богд уул руу аялдаг 5 маршрут бид нар гаргаж штэ. Залуучуудыг та нар бааранд битгий ороо гэж хэлхийн хажуугаар архихгүй одоо ойроо хийн те.
Одоо бид нар Улаанбаатар хотод бол жишээ нь удуу сайд маань бас санаачлаад явж байгаа. Нэг ийм би залуучуудтай суулж ярьж үзсэн шүү дээ. Тэгсэн тэднүүд хаач орсон л архи байх юм шүү дээ. Тэгэхээр бас архийг шүүмжилж яхаар архигүй тийм клуб байгуулъя гэсэн. Тэр нөгөө эрүүл идэвхтэй амьдралын клубын залуучууд над дээр иж уулзаад удуу сайд битээр яриа дэмжиж гэсэн. Тэд нар бол эхний нэг ээлжиний хэдэн төгрөгөө өгчүүл тэгээд цаашдаа бид нар ингээд архигүй гой клуб хийчихээ тэгээд төгсөлт авъя. Уу яагаад архигүй төгсөлт хийж болдгүй юм? Яагаад төрс өдөр архигүй хийж болдгүй юм? Тэгэхээр ийм чиглэлийн үүсгэл санаачлагын юмыг бол сайн дэмжих юм байлаа. Нөхцөлийг сайн бүрдүүлэх юм байлаа. Түүнээс биш нэг тас гэсэн нэг хууль гараад тэгэнгүүт бүгдээрээ архинаас гарчин гэж бас байхгүй л дээ. Тэгэхээр аль алийг хийн хууль аж гаргамжиг тэгээд нөхцөл боломжийг их сайн өөрчлөх ёстой байлаа. За би нэмээд архитектор хэлэхэд архитект бол үнэхээр өнөөдөр халдвар тус өвчин, бусад өвчний гол шалтгаан бас их том нийгмийн асуудал болчиход байгаа. Ялангуяа манай улс бол илэгний хор тавдраа дэлхийд нэгдүгээрт орж байгаа. За тэрний ихэнх нь бол архины шалтгаантай хор тавдар байдаг. Тийм учраас эрүүл мэндийн яам бол архитекттай тэмцэх үндэсний хөтөлбөр гэдэг ийм хоёрдугаар хөтөлбөрийг ерөнхийлөгчийн одоо зарилгаар эрүүл мэндийн сайд ахлаад ийм хоёрдугаар хөтөлбөр боловсруулах ийм ажлын хэсэг гараад хоёрдугаар хөтөлбөрийг гаргаад ерөнхийлөгчийн тамгын газарт бид нар өргөн байсан. Тамгын газараас бол эргээд манай яамд ингээд саналаа аваад засгийн газар өөрснөө санаачлаад яв гэдэг хөтөлбөр бол одоо бэлэн болоод яамдуудаа саналаа авж байгаа. Одоо засгийн газараар оруулж батлуулах ийм хөтөлбөр бол бэлэн болж байна. За архитектурын эсрэг саяны ерөнхий сайдын хэлснээр тэр архигүй диско гэдгийг бол эрүүл мэндийг дэмжих сангаас энэ жил бид нар дэмжиж хийж байна. За мөн архинаас гарсан залуучуудтай бол эрүүл мэндийн сайдын хувьд олон удаа уулзаж тэр хүмүүсийн тэр туршлага, тэр хүмүүсийн нөлөөллийг бусад хүмүүст нөлөөлөх нөлөөллийг бол их харж олон одоо арга хэмжээнүүдийг хийж байна. Түүнээс гадна архитект энэ тамхи идэвхгүй одоо энэ хөдөлгөөнгүй амьдрал бас стрессийн эсрэг эрүүл амьдралын 5 жорыг бол эрүүл мэндийн яамнаас баталж нарны гүйлт, нарны алхалт, нарны одоо дасгал гэдэг янз янзын шин жоруудыг нэвтрүүлсэн байгаа. За хамгийн сүүлд өвчлөлттэй архитектуртай холбоотой өвчлөлтөд яаж тэмцэх гэж байна гэж байна. Эрүүл мэндийн яамнаас илэгний хор тавдрыг эрт илрүүлэх скрининг шинжилгээг одоо эрүүл мэндийн даатгалтай мөртөө ерөөсөө эрүүл мэндийн даатгал авдаггүй хүмүүс байгаа шүү дээ. Тэр хүмүүсийн одоо тэр мөнгийг ашиглаж нийт ард иргэдийн дунд тодорхой одоо тийм эрсдэл хүчин бүлгийн дунд хийж хор тавдрыг эрт илрүүлэх ийм үндэсний хэмжээний үйлчилгээг хийх ажил дээр одоо төсөл боловсруулад хавдар судлалын үндэсний төвтэйгээ сууж байна. Хэрвээ хавдар бол эрт илрүүлэх юм бол эмчилэгддэг өвчин. Харамсалтай нь манай өвчтнүүд хамгийн сүүлийнхаа шатанд олон эргэтэн төсөрхийлсэн үедээ очоод эдийн засгийн хувьд, эрүүл мэндийн хувьд үр дүнгүй тийм үед эмнэлэг дандаад энэ бол өхөл өндөртэй байгаа. Тийм учраас энээс сэргийлж илгэний хор тавдрыг илрүүлэх үндэсний хэмжээний ийм одоо илрүүлгийн үйлчилгээг хийхээр төсөл боловсруулагдаад явж байна. Сайн байна ерөнхийдөө. Эгэлтлээс хоёр асуулт асууя. 27 дугаар сүлдлээс Ой за энэ асууж дараа нь 2014 оны төсвийн төсөл дээрээс ганц нэг тодруулж асуух юм а. Одоо 2014 оны төсвийн төслийг хөрөнгө оруулалтын жагсаалт дотор яг өмнөх онууд шиг юм зөрүүтэй юмуд бас нэлээд байна. Жишээлбэл чиглэлтэй дүүргийн 1000 ортой спорт хорог 4 тэрбумаар барина гэж ах Сүхбаатар дүүргийн бас адилхан 1000 одоо суудалтай тийм спорт зохицолборыг 9 тэрбум гэдэг үндсэн дээр 5 тэрбумын зөрүүтэй. Иймэрхүү юмуд нэлээд байна. Тэгэхээр энийг бас яах вэ? Яаж чиглэх вэ гэдэг асуудал. Хоёрт нь төсвийн төслийг боловсруулахдаа нүүрсний экспортыг 30 сая тонн гэж авсан байна. 2013 онд бол 20 сая тонн экспортлно гэж тэрэндээ бол хүрээгүй байж байгаа. Тэгэхээр 14 онд 30 сая тонныг экспортлно гэдэг чадамж нь яаж гарч ирж байгаа юм бэ? Долларын ханшийг 1300 хэд гэж бас авсан байна. Бутархаатай ингэж авсан байна. Гэтэл өнөөдрийн долларын ханш бол хамаагүй өөр түвшинд байгаа. Энэ зүйлүүдийг тайлбарлаж өгч байгаа. Гуравт нь зүгээр эдийн засаг судлаачид за бас ерөнхий сайд байсан хүмүүс ингэ шүүмжлээд байгаа. Юу гэхээр Монгол улс бол гадаад өрөө хэтэрхий бол өндөр түвшинд тавьж байгаа. Нөгөө талаасаа хөрөнгө оруулалт буураад байгаа нь бол аюултай тохоо. Энэ дээр бол зүгээр өрийн нэгдсэн удирдлага гэдэг юм а засгийн газар бол өөрөө сайн барьж явах хэрэгтэй гэсэн ийм зөвлөгөө өгöd байгаа л да. Энэ дээр та ямар хариулт хэлэх вэ? Тэр төсөв төртгөн зөрөөтэй байгаа юмнуудыг бид нар цэгцэлнэ. Их хурлч хэлсэн төсөв төртгөөд нэг зөрчсөн юмнуудыг бол буцаая гэж ингэж ярьсан байгаа. Тэгэхээр буцааж аваад засаг руу өгөөд бид нар тэн дээрээ бас дахиж ажиллах шаардлагатай. Одоо шинэ таны хэлж байгаа шиг хоёр ойролцоо төсөөтэй хоёр юм 5 тэрбумын зөрөөтэй л өгж шít. Энэний ч л авилгагдсан гэж хэлээд байгаа шүү дээ бид нар. За 30 сая тонн бол ер нь нэлээд боломжийн хэмжээний тоол доо. Одоо нөгөө ердөө өсөлтөөр бол энэ жил бол нэг 25-6 саяд хүрэх ёстой юм. Тэгээд нөөцний үн жаахан бага байсан учраас байна. Гэхдээ 30 таа бол ирэх жил бол хүрнэ. Төмөр зам маань
дараа жилээс бол үндсэндээ ашиглалтанд орно шүү дээ 14 онд багтаж. Долларын ханшин дээр бол харин ярих л хэрэгтэй гэж юм л их хурл дээр яг хуу тэгтээ цаашдын нөгөө төлөв нь бол бас их өндөр байхгүй байхаар төлөвтэй юм л да. Тийм учраас тэгээ тавьчихсан 14 онд бол юмнууд нь валютын ханшнууд нэлээд тогтворчих юм хандлагын болноос ганцхан тоон хэтэрхий бага байна гэсэн шүүмжил гарч илаа. Тэрнийг манай эдийн засгийн яам дахиж ярихаар болсон. Өөрийн хувьд бол би тийм л бодолтой шүү дээ. Та яг хүн хүний бодол өөр юм чинь. Монголчууд бол юунаас санаа зовдөг гэхээр өртөө хүн өөдөлдгөө өттэй мал таргалдаг гэдэг үгнээс айгаад байгаа. А угтаа бол ерөөсөө бас тодорхой хэмжээний зээл авав. Зээл чинь бол бас өөр гэж үзэж болохгүй л дээ. Одоо би өөрөөс ч мөнгө зээлчихэд 100,000 цаас зээлчихэд би хугацаанд төлж чадахгүй бол өөр болж байгаа. А зүгээр авчихад бол зээлч авдаг шүү дээ. Хин хоорондоо бид нар түмэн янзын зээл өгч авалцдаг. А хугацаанаас хэтэрхээр л өөр болчихдээ. Тийм учраас энэ бол миний бодол бол дотоодын нийт бүтээгдэхүүний нэг 50% энэ төр дээр байхад бол нэг тийм их тийм эмгэнэлтэй юм руу очихгүй л дээ. А ганцхан зарим улсууд ингэсэн байлаа. Би бас өнгөрсөн 7 хоногт мэдээлэл хийсэн шүү дээ. Зарим улсууд хаднаас ингээд зээл авчиад халамж руу өгсөн байлаа. За тэр бол яаж амьдрдаг улс юм мэдэхгүй. Нөгөө грек маягийн улс чинь тэгж бий болж дампуурч байгаа юм. А манайх чинь бол гаднаас авсан зээлээ бүтээн байгуулалт руу хийж байгаа. Тийм учраас энэ бол хоёр өөр юм аа гэж хэлж байна. Сайн байна уу ерөнхий сайд 25 дугаар зөвлөлөөс 3 асуулт байна. Нэгд нь та валютын ханшийг хөөрөгдсөн хүмүүсийн нэрсийг зарлана гэж сар гарангийн өмнө хэлжсэн. Тэр хүмүүсийн нэрсийг зарлах боломжтой бол ямар нэрээ? Валютын ханшийг хөөрөгдсөн хүмүүсийн нэрсийг зарлана гэж хэлжсэн. Эдийн засгийн хөгжлийн сайд ч гэсэн чуулган дээр хэлжсэн. Энийг хэлж өгөөч. Хоёрт нь болохоор өчигдөр бас төсвийн банкны орон дээр зам тээврийн сайд эдийн засгийн банкны орооны даргад бас төсвөө тусад нь оруулж ирэх хүсэлт гаргаад нэлээ маргаан тэгсэн. Та зам тээврийн сайдтай уулзсан. Энэ тал дээр бас нэг тайлбар хийж өгөөч. Гуравт нь болохоор Монгол улс яг нарийн төмөр зам барих гэдэг нь үү? Өргөнийг барих гэдэг нь үү? Та ер нь засгийн газрын бодлогыг нэг хэлээд өгөөч. За. Хөөрөгдсөн хүмүүсийн нэрсийг хөөрөгдсөн хүмүүс компанийн нэрсийг зарлана болоогүй байгаа. Ажил нь явж байгаа. Зам тээвэр ганц үг сайд дээр засгийн газар дээр арга хэмжээ авнаа. Монгол улс сайдын төсөв баталдаггүй. Монгол улс засгийн газрын нэг ширхэг төсвийг баталдаг. Одоо тэгээд засгийн газар дээр яриад төсөв өгсөн байхад хажуугаар нь төсөв өгнө гэж бол байхгүй учраас арга хэмжээ авнаа. Сайд дээр ямар арга хэмжээ авдгийг хуулийн харгийн хэлсэн байна. За нарийн нэг бариад байгаа ер нь бол улсын хурлаараас баталсан нь бол ингэж баталсан шүү дээ. Цаашдаа бол том магистрат шугамуд бол өргөн байна л гэж баталсан. Харин ганцхан өгүүлбэр экспортод шууд гардаг төмөр зам өргөн байх уу, нарийн байх уу гэдгийг засгийн газар улсын хурлд оруулж шийдвэрлүүлнэ л гэж. Одоо бол бид нар урагшаа гашуун сухат руу юу хийж байгаа шүү дээ. Далангаал бариад байгаа шүү дээ. Яг өргөн ч юм уу, яг нарийн ч юм уу шийдчихээгүү. Сая одоо хятад улсад айлчлалаа. Бас ер нь бид нар эдийн засгийнхаа агуулгыг бодох юм бол нэг талаас нарийн байх нь зөв л гэдэг. Ачиж буулгахаар зэрэг нэлээд хэмжээний зардал гарч байна. Энэ шүүмжлэлийг бид нэр судалж байна. Одоо тэгээд дэд үтсийн асуудлаар бүгд хятад ард улс Монгол улс хоёрын хоорондын ажлын хэсэг гараад ажиллана. Тэгээд тэр эцлээ шийднэ. Энэ бисклетээс хоёр асуулт байна. Цалин дэвтэрийн нэмэхэд 200 тэрбум гаргана гэхлээр үүнээс илүү нэмэх боломж байгаа юу? Тэгэд эрүүл мэндийн сайдаас 2 дугаар төрхийг тойрсон гомдол их боллоо. Тэгээ нөгөө их хүүхэд амарцны дараа ихийн одоо саунд одоо их юм үлддэг. Тэгээ эргээд нөгөө эмчнэртэй ингээ хэлэхээр хариуцах хүн байхгүй болсон байна. Одоо би тэгээгүй ингээгүй гэдэг асуудал ихээр гарах болсон. Энэ тал дээр за би сая ардын намын дараагаар сонгогдсон энэ хол даргаыг хүлээж авч уулзаад нэг цаг хэртэй ярилцлаа. Яг одоо өөрийн чи асууж байгаа асуултанд би бас тайлбар хийлээ. Манай намын бүлэг бол цалин дэвтгүүр нэмэхийг одоо өшөө нэмэхийг шаардна гинэ. Өтөг шаардаж болно л да. Бид нар 200 тэрбумаар нэмэгдүүлье гэсэн. Тэрнээс гадна эцсийн зорилго чинь хуучлах шиг ингэж хөөрөгдөж юмнуу нөсөх юм уу? Эсвэл тэр нөгөө миний хэлдэг долоон буудлын должин эмээгийн гэртүүлдэг мөнгийг нэмэгдүүлэх юм. Бид нар бодит орлого гэж нэг үг хэлээд. Тэгэхээр засгийн газар яасан гэхээр би нэг хэдэн тоо хэлье. Нэгдүгээрт Улаанбаатар хотын 180 мянган айлд бид нар нэг жил 600 мянган төгрөг хэмж байгаа. Нүүрснийх нь нөгөө үнийг хямдруулснаар.
Тэр айл 600 мянган төгрөгөөр өөр юм хийх боломж өрдүүлж байгаа. 180 мянган өрхийг ярьж юм энийг. Хоёрдугаарт 50 төгрөгөөр бензин хямдарснаас болоод машинтай нэг нөхөр бол жилдээ 200 орчим мянган төгрөг хэмнэж байгаа. Гуравдугаарт 16% хүүтэй зээлэнд хамрагдсан хүмүүс 8% хүүтэй зээлэнд хамрагдахаар жилдээ 4 сая төгрөг тэр айлд үлдэж байгаа. Бид нар нэг ийм юм ирнэх тооцохгүй байгаад байна л та. Тэгэхээр нэг л талын яриад байна. Нэмэгдүүлэх ёстой. Тэг нэг нэмэн. А нөгөө талаас тэдний үлддэг мөнгийг бас нэмэгдүүлэх ёстой. Засгийн газар энэ хоёр чиглэлд хоёуланд нь ажиллаж байгаа. Энэ бол бодиттойгоороо тэр айлын орлого тэр хүний орлого нэмэгдүүлэх энэ чиглэл рүү хийж байгаа юм шиг гэж тайлбарласан. За, эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн ажилтнуудад эмчлэх, сувилах, эм барих ийм мэрэгжлийн зөвшөөрлөг өгдөг. Тэгэхээр эмчилгээтэй холбоотой, сувилгаатай холбоотой, эм барихтай холбоотой энэ хариуцлагыг бол тухайн одоо мэрэгжлийн зөвшөөрөл авсан хүмүүс хариуцдаг. За, энэ хариуцлагын тогтолцоо одоо болтол хууль эрхцэн орчин бүрдээгүй түрүүн би хэлсэн эрүүл мэндийн ажилтны хариуцлагын даатгалын хуулиар энэ асуудлыг зохицуулна гэдэг хариуцлагын даатгалын хууль одоо засгийн газартаа танилцуулагдах гээд яамдуудаасаа саналаа аваад явж байна. За баярлалаа. За баярлалаа. Ширлчгүй надад одоо хуудад хөрөх шүү. Шамт одоо юуч. Сүүлийн яриг. Ширлэх хэрэгтэй. Чиний